Hi YouTube. Hi YouTube. Шинэ бичлэгтэй тавтай морил энэ удаагийн бичлэг бол бид нар одоо тхийн бүх улс орнууд, тхийн бүх international хүүхдүүд YouTube гэдэг зүйл рүү хандж байгаа. та бүгдийн сайн мэддэг. Та нар сайн уу? Би сайн. Бичлэгээ эхлүүлцгээе гэж эхэлдэг хөрхэн YouTuber охин болох Chami өнөөдөр өглөө Chami-гийн бичлэгийг үзсэн 43 минутын бичлэг байсан санагдаж байна. Chami-г нэгдүгürt би үздэг. Хоёрдугаарт манай дүүнераас үздэг. Тэгээ бид нар нь бүүнөр аяг үзэх дуртай. Яг үнэндээ Chami-гийн бичлэгнээс буруу үлгэр дуурайл аваад ирсэн юм бол байхгүй гэж би үзэж байгаа юм. Chami-гийн бичлэгнээс авах зүйлийг том хүмүүс нь аваад хаях зүйлийг нь хайж болно. Хүүхдүүдэд маш буруу үлгэр дуурайл чихрийн хэрэглээг ингээд хамаагүй ингэж сурталчлаад байна гэж байгаа байхгүй юу? Chami-гийн бичлэгийг үзэх юм бол яг Chami сахар аль болох бага орсон. За тэгээд ерөнхийдөө шүдэнд яадаг ийдэг талаар маш сайн ярьж өгдөг. Тэгээ ер нь маш дэжгүй чихрүүдийг санал болгодог байгаа. Энэ нь дэжгүй юм биш дээ. Ер нь ингэдэг штэ. Энэ нь ийм байх шүү гэд өөрөө нэгсэндээ ревю хийдэг байхгүй юу? Би өөрийнхөө хэрэгэлдэг ингээд гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг муу бол муу, сайн бол сайн байна гэд ингээд хэлээ яваад идэг байхгүй юу? Ревю. Яг тэрнтэй адилхан Chami болохлээрээ чихрэн дээр л тийм хийж байгаа. Энэ чихрэн юм байна, тэр чихрэн юм байна. Эцэг эхчүүд өөрсдөө арьс арчилгааны бүтээгдэхүүний ревюг үздэг хэрнээсээ хүүхдүүддээ яагаад чихрний ревю үзүүлэхгүй байгааг би өөрөө жоохон гайхаад байна л та. Харин эсрэгээр надад ингээд хүүхдүүдтэйгээ ярилцах хэрэгтэй юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Хэрэв Chami-г үзээ сууж байгаа юм бол хамт сууж үзээд энэ чихрэн тэгдэм бил шүү дээ. Энэ чихрэн ингэдэм бил шүү дээ. Нөхөд тэрийг идэж үзсэн үү? Чи энийг нэгдэж үзсэн үү? Энэ бүр ингэдэм билээ шүү дээ. Хэрэв үнэхээр амар шүд өвтөгдөг бүр ингээд муу чихрнүүд байх юм бол хамаагүй хийлж өгөх хэрэгтэй гэж би үзэж байгаа байхгүй юу? Тэгээ эндээс харах юм бол эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлдэг. Энийг л аягүй сайн ойлгох хэрэгтэй. Эцэг эхчүүд хүмүүжүүлдэг. Тэрнээс биш тэгцээр гарч байгаа YouTuber тэр дэлгэцээр гарч байгаа юм болгон таны хүүхдийг 100% сурган хүмүүжүүлэх албагүй бас чадахгүй гэсэн үг. Хэрвээ таны хүүхэд тэр дэлгэсний цаана байгаа зүйлд нөлөөнд маш их автаж байвал энэ таны анхаарал халамж бөгөөд таны сурган хүмүүжүүлэх тал дээр сул байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрэв хүүхэд чинь нэг зүйлд хитрхи их автаад онцсон болвол та яг одооноос ахуулаад өөрөө өөртөө ажиллаж эхлээрэй. Хүүхдийнхаа дуртай зүйлийг хориглоод дэлгүүгээр ярилцаад үзээрэй. Үнэхээр зөв зүйл ээ нөө буруу зүйл ээ нөө гэдгийг. Эндээс л яг гаргалгаан гарч ирэх юм болов уу гэж хараад байгаа байхгүй юу? Тэрнээс биш Chami гэдэг хүүхэд өөрийнхөө хувийн YouTube чаналаараа өөрийнхөө хүссэн бичлэгийг хийгээд явах бүрэн эрхтэй. Тэгэхээр та тэр хүн лөө дайрах ямар шаардлага байхгүй гэсэн үг байхгүй юу? Эцэг эхчүүд өөрсдийнхөө хүүхдүүдийг муу муухай зүйлээс өмөөрч ийн гэж байгаа байхгүй юу? Хүүхэд маань чихрийн хэрэглээнд хамаагүй орчхуудээ гэж сэрэмжилж байгаа үүднээс тэр YouTuber-т хандж хэлээд байж байна. Гэтэл яагаад бусдын хүүхдийг өөрийнхөө хүүхчиг санахгүй байгаа юм бэ? Манай нийгмийн ажлын салбарт болохоор хүний асуудлыг өөрийнхөө асуудал шиг авч үзэх буюу тэр хүнийг өөрийнхөө оронд тавьж үздэг тийм нэг онол байдаг байхгүй юу? Энэ онол туршигдаад явж явах хугацаанд ээжүүдэд энэ яг одоо сэтгэл зүйн байдал ийм хариу үйлдэл айгүй их илэрдэг юм байна гэж болон гарсан байхгүй юу тэр онлын туршилтаар. Тэгсэн чинь манай Монгол ээжүүдэд яагаад эсрэгээрээ байна вэ гэдэг надад айгүй сонирхолтой санагдаад байна. Нэг YouTuber ном гаргалаа гэж шүүмжилж гин. Нэг YouTuber нь чи байнга чихэр гаргаж гин гэд шүүмжилж гин. Тэгвэл архины реклам яагаад тэгвэл гараад идэх юм? Яагаад хүүхдүүдтэйгээ цуг кино үзээд сууж байхдаа голоор нь архины реклам явж байхад хүүхдүүдтэйгээ цуг үзээ суудаг юм бэ? Гэтэл YouTuber болохоор ийм Монгол YouTuber-ууд юм хийхээр тэр нь ингээ нүдэнд нь амар муухай харагдаад дургу хүргээд идэг. Ийм байж болохгүй. Нэг ийм сэтгэлгээ байна. Монголчууд шүү дээ тий. Нэгнийгээ сайн явааг үзэж чаддаггүй. Нэгнийгээ бүр үнэхээр өндөрт тултал нь сайн явуулж чаддаггүй. Тэр хүний чадвар чадамж нь хүрээд дээшээ өгсчивэл уул нь адилхан монгол хүнгээд дэмнэж өгөх ёстой байтал юм нь ухаад идэг. Артаас нь юу ч хамаагүй ухаад нэг сул талын хүн л юм чинь сул талтай, хүн л юм чинь алтай оноотой байсан л гэж таарна. Тэгжээж л тэр оргилд хүрсэн байж таарна штэ. Гэтэл артаас нь тэрийг нь ухаж буцаж доош нь хийдэг. Танаа ингээд олонний танил эрхмүүд гэ байгаад байгаа шүү дээ. Тэр эрхмүүдээс таны краш чинь хэм бэ? Таны хүндэлж явдаг ингээд celebrity хүн чинь хэм бэ гэж асуухаар яг Монгол дотроос хариулж чаддгүй.
А гадаадаас үг гэхээр гадаадаасаа хариулаад идэг. Би тэрийг амар сонин гайхдаг. Одоо Монголд чинь зөндөө л мундаг жүжигчид, зөндөө олон мундаг инфлюенсерүүд, зөндөө олон мундаг дуучид гэл зөндөө л байгаа штэ. Яагаад тэрийг шууд шударгаар хэлж чадахгүй гадаадаас гисэн мөртлөө хэлж болоод идэг. Гадаад хүний чадварыг нь үнэлээд, гадаад хүний потенциалыг нь үнэлээд, гадаад хүнийг шидээд, өргөж, хүндэлж айдол болгож чадаад байд юм мөртлөөсөө яагаад адилхан монгол хүний тэгж чаддгүйг нь би жоохон гайхаад идэг. Тэгэхээр миний хэлэх гээд байгаас нь юу вэ гэхээр тэр хүн үнэхээр чадвартай хийж чадчихвэл бид нар тэрийг үнэлэх хэрэгтэй л гэж бодож байна. Үнэлээд бид нар нэнийгээ голоосоо гаргаж ирдэг байх хэрэгтэй. Бид нар голоосоо гоё манлайлагч, голоосоо гоё нэг тийм айдалтай болж яахад болдгоо бол Монголд од гэж юусоо байдгүй. Монголд зүгээр олонний танил гэж байгаа. Монголчин 3 сая хүн амтай байхад яхахлаараа од болчтой юм. 3 сая дотроо од болж болно штэ. Дараачих нь Монгол ютуберүүд, Монгол контент бүтээгч нар гэдэг ийм олноороо гарч ирж байгаад бол амар гоё баяртай байгаа байхгүй юу? Зөндөө олон үзэх хүмүүстэй бид нар болж ирж байгаа байхгүй юу? Одоо та нар боддоо зөндөө олон гадаадад сурж байгаа оюутнууд, гадаадад байгаа хүмүүс маань тэр гоё контентуудыг биднэрт орчуулад хүргэж өгдөг болсон байна. Дээрээс нь биднэрт маш олон төрлийн зүйл дээр ревю хийж өгдөг контент бүтээгч нар гарч ирсэн байна. Та нар боддоо юу ахаа мэдэхгүй тэрийг нь авчдаг. Энэ нь бурууддаг юм болов уу, зөвждөг юм болов уу гэдгийг мэдэхгүй байж хахад шууд уцаа гаргаж ирээл нэг хүний бичлэгийг үзэхэд тэр хүн алишээ тушаад үзсэн тэр нь тэгдэм байлээ шүү энэ ингэдэм байлээ шүү надад би идэж үзэхэд би хэрглэж үзэхэд надад тийм байсан гэд хэлээд өгч жагаад нь харин ч баярлах ёстой байтал яагаад ингээд ийм хандлага гаргаж байгааг нь би одоо хүртэл бас ойлгохгүй л сууж ин л да энэ бичлэгийг хийж байгаа мөртлөөсөө тэгээд эцэг эхчүүд маань жоохон хандлагаа өөрчлөх хэрэгтэй болсон юм байна гэж бол харж байгаа хүнийг шууд чиний буруу гэж шүүмжлэхээс өмнө эхлээд би өөртөөгөө ажиллаж чадсан уу тийм эхлээд би хүүхдтэйгээ үнэхээр сайн харьцаж чадсан уу харьцдаг уу миний хүүхэд надаас ийм их юм нэхэд байж хахад би зөв бурууг нь ялгаад ядаж тайлбарлаад өгөхөд миний хүүхэд миний үгийг сонсож гин үү гэжлэн энэ дээрээ жоохон анализ хийгээд үзээрэй тэгхийн бол ийм муухай асуудал гарахгүй байна хаа гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн бичлэг нэг иймэрхүү байлаа. Та нар чамигийн бичлэгийг үзээд ер нь юу гэж бодсон? Сэтгэлээ надтай хуваалцаарай. Надад бол нэлээд л чами нэлээд стрессцэн, дээрэс нь бүр үнэхээр ядарсан нэг юм амар олон удаа ингэж тийм олон муухай үгийг сонссоор агаад жоохон хэцүү л байгаа юм шиг санагдсан. Гэхдээ тэглээгээд бууж өгч болохгүй, тэглээгээд шантарч болохгүй. Угаасаа гоё шин юм, гоё зүйлүүд шинээр орж ирэх тусам хүмүүс шууд зүгээр гоё хүлээж авахгүй штеп. Тодорхой хэмжээний сөрөг хандлагууд байж л таараа. Тэр нь ихчээж болно, багч байж болно. Тэглээгээд ерөөсөө битгий бууж өгөөрэй. Гоё зүйлүүдийг аль болох Монголдо нэвтрүүлээл байж ивэл надад бол айгүй гоё санагдаж байгаа. Тэгээд дараагийн бичлэг хүртлээр баяртай.